6% урьдчилгаанд заавал мөнгө биш амьдарч байгаа ч юм уу орон сууцаа бас барьцаалж болдог байхгүй юу? Бизнес байхгүй юу? Бизнесмен хүмүүсээс 300 сая төгрөгийг юу гэж харж байгаа гэхээр тэрбум төгрөг гэж байгаа байхгүй. Банкны график байна шүү дээ. Андаад нэмүүлж тийм. Тэгэх юм бол хүн энэ дээр гэж байгаа ингээд доошлдог. Нөгөө талаас үндсэн төлөлт нь ингэж байж байгаа дээшлдэг бол үндсэн төлөлт нь багасаад ирэх юм. Тэр илүү төлсөн мөнгө болгон чи үндсэн төлөлт рүү хасагдана. Платинизмын ээлжтнийг видео ондахтай мөрөлцөө. Би бол Mr. Max биш үү? Агент сувда. Агент төсөө. За бид нар өмнө нэг видео хийсэн байгаа яг энэ өмнөх видео. За маш олон хүмүүст хүрсэн. Мянган хүмүүст хүрсэн. Маш олон лайк цуглуулсан. Тэр хэмжээгээр комент ирсэн байгаа. За тэрнээс олон хүмүүс шеэрлсэн. За тэгээд энэ видеон дээр бас нэг үйл явдлууд гарсан байх шиг байна. Харсан. Комент ирсэн. Тэгэхээр за эдгээрт би уншия тэгээд хоёр шууд хариулъя явчих. Хэлнийг хэлэх юм байна. Хүмүүсийн амьдралдаа гаргадаг маш чухал шийдвэрүүдийн нэг бол барих гэдэг байна. Энэ сонголтын зөв хийхийн тулд бид нар энд зөвлөгөө өгöd байгаа шүү. Окей. За эхлэе. Банк орон сууцны компани хоёрын дундх үнийн зөрүүний хувьд ард иргэд жинхэнэ хохирох юм уу? Хүү төлнө. Дээрээс нь зах зээлийн үнэлгээнээс банк нь багаар үнэлнэ. Энэ өстө утгагүй гэдэг чинь л да. Энэ дээр. Энэ дээр хамгаалал яхаа тухайн зах зээлийн үнэлгээг банк яагаад багаар үнэлдэг вэ гэх юм болвол за нэг гэх юм а тухайн зээлдэгч маань цаашаад нөгөө зээлийн иргэн төлөлтөд төлөх боломжтой юу юу эрсдэл гарах уу те банк тэр үднээсээ банк хохирохгүй тулд бас тухайн метр квадратын бас арай багаар үнэлдэг байгаа шүү. Өөр юу гэлээ? Сууц гэмээр дундх үнийн зөрүү. За энэ бас нэг юу 200 саяыг 20 жилээр за 30 жил гэж бид өмнөх үеийн дээр ярьсан баг тий. За тэр ч бас 20 жилээр авахд сарн 600 мянга байна гэж худлаа яриад байх юм а. Жаахан баримттай юм ярил та. Эсвэл ямар банк тэгж тооцоолж өгөөд байгаа юм би авмаар. За энэ бол бид нар заах байх юм. За энэ хүн маань болохоор залуухан 27-8 настай 100 сая төгрөг цуглуулад хоримтлуулсан энэ үнэхээр ажилсаг мундаг залуу. Тэгээд энэ мөнгөөрөө барих уу эсвэл 100 сая төгрөгөө урьдчилгаа болгоод дахиад зээл авах уу гэдэг. Нэмээд 100 сая төгрөгийн зээл авах гэж байгаа байхгүй юу? Тэгээд 200 сая төгрөгийн өртөгтэй байр худалдаж авах гэж байгаа. За тэгээд бас нөгөө нэг ямар ч банкны сайт руу ороод та бас өөрийнхөө зээлийн тооцоололтыг хийгээд тооцоолоод үзчихэр гэмгүй шүү. Тэгэхээр бид нар бас энэ аргыг ашиглаад тооцоолол гаргасан байна шүү. Тэгэхээр 200 сая төгрөгийн зээл биш 100 сая төгрөгийн зээл авах 100 сая төгрөгийн урьдчилгаатай дээрээс нь 100 сая төгрөгийн зээлийг 30 жилийн хугацаанд авах гэж байгаа. За тэгэх юм бол 600 мянган төгрөг төлөх нэ гэж байна. За урьдчилгаа 100 сая урьдчилгаа 100 сая төгрөгөөрөө баригч эхэлж байгаа байранд асуудалгүй 3 өрөө байр захиалчнаа. Юу 100 сая төгрөгийн урьдчилгаа юм бэ? Арайд эндээ юм аа гэж нэг юм ярьчих юм. Тийм шүү дээ болов яах вэ те? Бас нэг гаргалаа гэдэг бид нар бол хэлсэн байгаа шүү дээ. Олон юм сонголт байгаа. Энэ дундаас 100 саятай хүн байр захиалаад авчиж болох нь 6 аваар метр квадрат бэлэн байр шууд аваад худалдаж авах боломжтой байх нь тий. Тий 2 өрөө байр сайхан 2 өрөө байр худалдаж авчих болно тийм ээ. За. Өөр юмсэл. Яг энэ үний өөрийнх нь дуралтай тий. 100 сая төгрөгөөрөө. Бас нөгөө ямар байран дээр зээл дарддаг вэ гэдэг хэлэх тийм байна. 6% банк бол нэгдүгээр байраа, хоёрдугаар зээлдэгчээ судална. Байрны үед ямар байр авах гэхээр нэгдүгээр гэрчлэгээ бэлэн, хоёрдугаар метр квадрат 80-аас бага, гуравдугаар улсын комиссийн акт гарсан. Ийм л байрнууд дээр банк зээл авах. Зөв. Эхнийх нь тэгэхээр гэрчлэгээтэй асуу шинэ байр авах юм бол улсын комиссийн акт гарсан. Дараагийнх нь метр квадрат нь 80 метр квадратаас доош хэмжээтэй доош метр квадраттай байранд банк 6% зээл гаргана. Зөв. За тэгээд нөгөө зээлдэгчээ бас хэлнэ тийм. Зээлдэгч маань Монгол улсын иргэн 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх ёстой. 18-аас дээш настай байх ёстой. За сарын нийт орлогын 45-аас илүүгүй хувь нь сарын төлөлтөнд зарцуулж зориулагдах ёстой бостой юм. Хүний амьдралын зээлийн зээлийн иргэн төлөлтөнд 45 түүнээс илүү хүн. За орлогын 45-аас 45% нь
банкны эргэн төлөлтөнд тэр зарцуулагдах хэрэгтэй. Тэгээд бас юу орлогын нийгмийн даатгалт нь нийгмийн даатгалаар баталгаажсан байх хэрэгтэй. Уггүй бол дансны хуулга давхар бизнес эрхлэлтэй бизнесийн орлого зарлаа тий. Тэрийг бол бас давхар өгөх боломжтой. За хэрвээ өмнө нас 8% мөн 6%-аар зээл бас орон сууцны зээл авч ирсэн бол тэрийг хаасан байж тэр төлөлтөө дуусгасан байж дараагийнхын зээлийг хүсэх боломжтой байгаа. Залуусаа эхлээд ажилтаа орлоготой болсон цагтлын 6% гинүү ийм зээл эрүү сонсогдох байх таа гэдэг чинь л да. Энд дээр 6% ер нь юу гэж бодож байна? Ажилтны орлогын ярих юм шүү. Тий. За. Ямар ч хүн ажил эрхэлж байвал маш сайн. Одоо бас нэг талаар халамж автгараад өнөөдөр гэтэл 300 мянга иргэн болгонд өгнө гэж шүү дээ. Тэрийг хүлээгээд хэвтгэж тодорхой хэмжээгээр ямар нэг хэмжээгээр ажил эрхэл тэгвэл та орлоготой болно. Орлоготой байвал 6% зээл авах уу, мөнгө хөрвүүлэх үү? Энэ бол таны дээр ямар нэг хэмжээгээр ажил эрхэлэх хэрэгтэй. За тийм ер нь та 6% юу гэж бодоод байгаа вэ? Ер нь миний хувьд бол боломж л гэж харж байгаа шүү дээ. Яг боломжгүй нөгөө 20 жил мөнгөө цуглуулад зав 20 жилийн дараа байр авах уу? Үгүй бол наан урьдчилгаан мөнгөтэй байж байгаад 6%-аар өөрсдөө хөссөн нөгөө орон сууцтай наан 20 жилээс өмнө төрүүлээ те 5 жилийн 15 жилийн өмнө те 5 жил цуглуулсан мөнгөөр л гяс урьдчилгаагаа мөнгөөр байрандаа амжраад зээлээ төлөх үү? Тийм. Энэ эсвэл зүгээр түрээслэх үү гэдэг байгаа шүү дээ. Тийм. Бас нөгөө талаас яаж байгаа шүү дээ. Нөгөө 6% чинь нөгөө мөнгөнийхөө үн цэнийг бодоод үзэх юм бол тийм үү? Тийм. Долларын хаш үргэлж өсөж байна тийм үү? Барилгын үн үргэлж өсөж байна. Тийм болохоор өнөөдөр зээлээ авах уу, жилийн дараа авах уу, 20 жилийн дараа авах уу? Эсвэл бүр авахгүй юу? Та байсан бол яах вэ юм бэ? Апл яг өнөөдөр авах байсан шүү. Тийм, өнөөдөр авах. Юуны дараа сонгуулийн дараа гэх юм бол тодорхой хэмжээ жоохон буух бах тэгээд дахиад өснө. Барилгын дахиад өснө. Хаана авах юм бэ? Хаана хоо жоохон батсан шүү дээ. Жоохон ихсэйг тодорхой. Тийм. Ажилдаа орох авах уу гэж. Их усрын олгогдож байгаа цагт бол авсан л дээ. 6%-аар авах байсан. 6%-аар тийм боломж. Бэлэн мөнгөөр авах байсан. Бэлэн мөнгөөр авахгүй. Яагаад гэхээр бэлэн мөнгөний одоо жишээлбэл бизнес эрхэлдэг ч юм уу хуваараа бизнес жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүс маань өөртөө урьдчилгаа бүх байгаа бүх мөнгөөрөө шүү бэлэн мөнгөөр шүү байр авчингууд эргэлдүүлээд нөгөө цаашаага амьдралын хэв маягаа цаашаага дээр нөгөө нэг компанийн үйл ажиллагаа нөгөө мөнгө бизнес байхгүй юу бизнесмен хүмүүсээс 300 сая төгрөгийг юу гэж харж байгаа гэхээр тэрбум төгрөг гэж байгаа байхгүй тийм банкны яваараа. За би бол авахгүй байсан. Би зүгээр л магадгүй түрээсээр явах ч юм уу тийм ямар нэгэн байдлаар. Гэхдээ бид нар бол харж байгаа шүү дээ тийм байрны үн ингээд нүдэн дээр өсөд шүү дээ. Ялангуяа орд дээртэй байрна тийм. Тэгэхээр би бол жоохон хүлээхсэн байна. За гол нь 21-д амьдардаг хүн централд ойр байр аавна гэдэг дээрээ л 100 саяын урьдчилгаатай хотын төвд өндөр үнэтэй байр шахах нь л дээ гинэ. Яг эрс орчин хит өндөр урьдчилгаа 6%-ийг рекламдах санаа юм бидтэй гэдэг ч л да. За энэ дээр зөвхөн нөгөө 6% гэдэг нөгөө нэг бид нар нөгөө гарчаад тэгээ өгсөн байгаа учраас тэрэн дээр илүү их бас нэг анхаарал төвлөрсөн юм шиг байна те. Тэр нөгөө эсрэг тал ингээд гэх юм бол бэлэн мөнгөөр байр авч шууд 2 өрөө байр авах боломжтой. Үгүй бол хуучны угсармал байрандаар бас 3 өрөө байр авах гаргалгаа хийсэн те. Тэр бүгдээс тухайн харилцагч маань сонголтоо хийгээрэй гэж. Одоо хүний хувьд бол тулгымцсан асуудал болоод байгаа байхгүй өнөөдөр те. Тийм. Энэ 6% санхүүж шийдэгдснээр олон хүний хувьд нэг боломж нэгдээд байгаа учраас асуудал тулгараад байгаа. За 6% бас амаргүй даваа да. Ер нь худалдаа авалт хийхгүй байсан дээр шулуулж дуусна. Энэ дээр. Тэгээд зээлийн эргэн төлөлтөн дээр нэг нууц хэлчих гэдэг гэсэн чинь яг нь хүмүүс 40 сая үнэтэй байр авангууд 197 сая болдгоо төлөлтөн. Тэрнийг яаж багасгах вэ гэхэлэр сар болгоо яадаг 11 сарын 25-даа 600 сая төгрөг төлөх биш. 650 мянга ч юм. Ингээд жоохон илүү төглөөд байна. Банкны график байна шүү дээ. Дандаад нэмүүлж тийм. Тэгэх юм бол хүн энэ дээр хийж байгаа ингээд доошилдог. Нөгөө талаас үндсэн төлөлт нь ингэж байж байгаа дээшилдэг бол үндсэн төлөлт нь багасаад ирэх юм. Тэр илүү төлсөн мөнгө болгон чи үндсэн төлөлт рүү ордог шүү. Хасагдана. Тэгэхээр нөгөө хугацаа чи нэг багасгах нь таны төлж байгаа мөнгө чи 197-оос биш байх нь шүү дээ. За энэ 200 сая гээл энэ яг хүмүүс бол ойлгоцсон
200 сая төгрөгийн зээлийг 6%-аар авна гэж ойлгоцсон байгаа юм л та. За тэгэхээр энэ дээр дахиж хэлэхэд 100 сая төгрөгийн урьдчилгаатай хүн 6%-ийн зээл 100 сая төгрөг биш 100 сая төгрөгийн зээл авах гэдэг байгаа шүү гэдэг л та. Нэмж 100 сая төгрөг аваад тэгээд 200 сая төгрөгийн өртөгтэй барих гэж байгаа шүү. Ахаа за Туркийн барилгын компани нэгэн удаа Монголд ирээд танах умгар 2 өрөөг арай л үнэтэй зарж байгаа юм биш үү? Цалингаар арай биш ээ. За энэ дээр ер нь шинэ барилгууд хэр практиктэй байх юм бэ? Ер нь бодъё л да 2.7 сая тий. Жохон төгрөгөөр ойртсон юм байна. Метр квадрат нь 2.7 сая. Тэг бидний цалин гэхээр чинь бид нар харж яхад нэг сая 200 тий. Хэр практиктэй байх юм бэ? Яха хол зөрүүтэй л те мэдээч яриг тухайн нөгөө эргэн төлөлт болоод тэгээ ганцаараа ажилтгүй хамттай ажилтгүй. За хамт гэж бодъё л да хамт тий. Гэсэн чинь нөгөө талаар нөгөө барилгач өөрөө нь өртгөр гаргаад ирж шүү дээ. Тэ манайх үйлдвэрлэгч орон биш тийм үү. За үйлдвэрлэж байгаа нь цемент тэгээ бусад төв хийдүүд тэгэхээр гаднаас орж ирдэг болоо явчихдаг. Тэгэхээр нөгөө импортоор орж ирж байгаа болохоор нөгөө талаар долларын үргэлжлэн шиг явж идэг. Ийм хэр практиктэй байх нь. Практикаас бол хол. Тэгэхээр авах зүг юм уу? Тэгтээ авах нь бол зөв. За. Тий. За яагаад зөв гэхэлэр юу шүү дээ. Одоо өнөөдрийнхаар 6% төлж байгаа шүү дээ. Гэтэл чинь 15 жилийн дараа нөгөө 6% чинь үнийхээ өсөлтийг хараад үзэх юм бол 1% ч юм уу эсвэл 0 гэж болох байхгүй юу? Тэгэхээр чинь ашигтай гүд дийл байгаа зү. Нөгөө талаас нь тэр хүний чинь сэтгэл ханамж үсттэй. Би 3 өрөө байранда 2 хүүхэдтэйгээ 3 хүүхэдтэйгээ тусдаа их нэртэйгээ ингээд аз жаргалтай амьдарч байвал энэ бол үнц юм. Тэр мөнгөөр хэмжигдэшгүй аз жаргал үнц юм байвал энэ бол алдаатай юу биш байхгүй. Сонголт биш. За. Та гурав амьдралаас тасарсан байна. Доош нэг тонгоогоод харчгаа. Тэгээд яар гэж байна. Ер нь тэгээд 100 сая төгрөгийн урьдчилгаа гэдэг дээр хүмүүс аягүй их гонцсон байлээ л дээ. 100 сая төгрөгийн урьдчилгаатай Монгол байхгүй шүү дээ гэж ярьж байна л дээ. Гэхдээ ер нь харахад 100 сая төгрөгийн урьдчилгаатай хэр их вэ? Бод. За. Бага. Хэр их. Одоо сая корона гэдэг зөндөө олон хүн буцаж ирж байна. Та энэ хүмүүс маань Солонгос, Америк зүг Европод ажиллаж байна тийм. Энэ хүмүүс маань хөрөнгө оруулалтаа Монгол руугаа нэг татчихъя. Тийм. Хоёрт гэж хэлэх юм бол нөгөө нэг өрөө байранд амьдарч исэн хүмүүс маань нэг өрөө байраа 2 өрөө байрлаа. 2 өрөө байртай хүмүүс маань 3 өрөө. Ингээд дандаа шат ахчихдаг те айлууд маань. 2 өрөө байраа заахад л юм шүү 100 сая. Тийм 100 сая өрөө гараад ирчих байхгүй. Тэгэхээр тэрэн дээрээ нэмээд 3 өрөөтэй болохын тулд урьдчилгаанд нэг өгөөд өгөөл өөрсдөө хүссэн нөгөө нэг хотны ч юм уу те тэр хэрэгцээндээ шаархсан үйл хөдлөлт олчих нь. Айлсаа тэрэн дээрээ нэмээд өгөөл бэлэн мөнгөөр авчиж болчих. Тэр хүмүүсийн л асуулт. 6% урьдчилгаанд заавал мөнгө биш амьдарч байгаа ч юм уу орон сууцаа бас барьцаалж болдог байхгүй юу. Инхээр чин тэр нөгөө бэлэн урьдчилгаач гараад ирж байгаа шүү дээ. Гэхдээ тэрэн дээр нөгөө банк болгоны өөрсдийн нөгөө нэг үнэлгээтэй урьдчилгаанд нь заавал нь зарим банкуд нь урьдчилгаанд нь заавал байж болно гэсэн ялгаатай байдаг шүү. Банк болго өөр байдаг шүү гэдэг бас харгалзаж үзэх хэрэгтэй тийм. Тэгэхээр энэ дээр бол жишээ л ингэж л да. Банкнд цэвэрлөө өрчид болчихсон бүр гэнэ. За. За энэ дээр банк яг ловерчид юм уу эсвэл ер нь бай. Миний хувьд бол ловерчид гэж харахгүй байна. Хэрвээ та хүнд мөнгө зээлж байгаа бол тэр мөнгөндөө хүү бодож хүнд мөнгө зээлүүлэх үү үгүй бол зүгээр бэлэн өгчөд нэг 2 3 жил хүлээгээ суух уу. Үгүй банкнд тэрийг айлдаа хадгалуулсан үгүй ямар нэг юм зарцуулагдсан байх юм бол тэр чинь танд өгөөчтэй байх хэрэгтэй аа гэж шүү дээ. Тийм үстэй бүүм үү? Тийм үднээс банк мэдээч зээл олгож байгаа юм чинь эргүүлээд тэр чинь бас тодорхой хэмжээний өөртөө ашигтайгаар юм ихгүй бол ашигын бус байгууллага биш шүү. Ашигын бус байгууллага гэж хизээж авахгүй. Үнгөө талах хизээж авахгүй тэрнтэй л адилханлахгүй юу юм бол. Тийм. За энэ мэтлэнгээр маш олон комментууд бол ирсэн байна. Тэгэхээр түрүү хэлсэн 100-100-аар ирсэн гэдэг. Тэгэхээр хоёр ер нь байр одоо ингээ авах гэж байгаа. Эндээс баг зэрэг ойлголтоо авцсан хүмүүс ер нь юу гэж зөвлөх вэ? Юу гэж хэлмээр эсвэл зөвлөгч байх тийм. Түрүү хэлсэн шүү дээ нөгөө хүний амьдралтаа гаргадаг маш том шийдвэрүүдийн нэг учраас аль болохоор л таныг сайн сонголт хийгээсээ сэтгэл ханамжтай байгаасаа гэдэг үднээс
бид нар зөвлөгөө өгч байгаа шүү. Тэрнээс бол 6% гоо шахгаагүй бэлэн мөнгөөрөө байр авна уу, өөрөө томруулаад өөр гоё газар авна уу одоо яадаг өөрсдөө чи сонголт шүү. Олон юм гаргалгаа сонголтууд байдаг. Та тэрийг бас нэг бодож үзэлж жагаад шийдвэрээ гаргаарай л гэдэг байгаа тий. Тэгээд дээрэс нь яг биднийг бол юм шахах гэдэг нэтэр яг бид нар бол олон талаас нь ярьж байгаа гэж хараад байгаа тий. Тэгэхээр за энэ дугаар тань баг зэргийн нэг ойлголт өгсөн гэж найдаж байна. Бид нар бас подкаст хийж байгаа. Подкаст дээр бид нар энэ видеон дээр ярьдгүй хизээч ярьж байгаагүй. Хизээч таны сонсож байгаа зүйлүүдийг маш олон зүйлүүдийг ярьж байгаа шүү. Тэгэхээр подкастны мэдээллийг энэ мэдээж хэрэг дээрээс description маягаар оруулсан гэж найдаж байна. Тэгэхээр сууги гэж үгс үгээс л та. Subscribe хийгээрэй гэсэн үг. Сонсож баярлалаа.